Алив наашаа суудаа. Би чамаас маш чухал асуулт асууя. Энэ асуултыг чамаас хэн ч урд нь асууж байгаагүй гэдэгт би бүрэн итгэлтэй. Миний асууж байгаа асуулт бол чи харь гаргийнхан байдаг гэдэгт итгэдэг үү? Байдаг гэдэгт итгэдэг үү? Итгэдэг үү юу? Эсвэл итгэдэг үү? Маш их сонирхолтой санагдаж байна тий. Яг одоо доор сэтгэлдээр харь гарыг итгэдэг гэж бичээрэй, эсвэл итгэдэг гэж бичээрэй. Ганцхан үг байхад л болно. Хангалттай. Би мэдмээр байна л да. Яг ямархуу бүлгийн хүмүүс миний бичлэгийг үзэж чинь гэдэг надад маш сонирхолтой байна. Манай бүлгийн хүн мөн үү биш үү? Учир нь яагаад би мэдхийг хүсэж байна гэвэл энэ влогоор харагдах болно. Тийм ээ. Би хэлжсэн шүү дээ. Биендигийн ертөнц болвол хэр баргийн хүмүүсийн мэддэг, сонирхдаг тийм ертөнц биш ээ. Миний ертөнц болвол илүү далтын ертөнц байгаа. За тэгээд нэг юм нушаад явах уу тийм. Хэрвээ чи өмнөх влогоо үзэж байгааг бол би яг одоо тэр доор өмнөх влогийн линкийг оруулчих, эсвэл яг энэ дээр дарахаар харагдаж шүү заяа. За тэгвэл яасан бэ гэвэл би яг өмнөх влог дээр яг энэхүү аялын талаар бүрэн дүүрэн тайлбар ерөөсөө өгөөгүй байхгүй юу? Өгөөгүй. Учир нь би яг гой зүйлсүүдээ яг тухайн цаг мөчтөнд хуваалцъя гэж бодсон. Тийм болохоор ихний бичлэг үзсэн хүмүүс бинди ямар сонио учир битүүлэг юм бэ? Энэ яг юу ярих гээд байгаа юм бэ? Нэгсэн ойлгомжгүй байна гэх мэт сэтгэлүүд үлдээс мэдчихээ би албаар тэгсэн байгаа. Учир нь бүх гоё юмнуудын хамгийн түрүүнд эхлээд өччих юм бол сүултээ утгагүй сте. Энэ бичлэг бол маш их сонирхолтой байгаа. Нэг ясны миний мөрөөдөл бас биелсэн тийм бичлэг байгаа. Би нэгэн мөрөөдлийнхаа хүнтэйгээ учирсан байгаа. Үгүй учирсан гинэ яалаа буруу. Буруу ойлгочлаа. Шүтэж биширдэг хүнтэйгээ уулзсан байгаа. За тэгээд яг тэр хүн гэхдээ тийм ер бусын хүн байгаа. Жирийн нэг хүн биш. Заяа. Энэ влогийг үзэхээс өмнөх бичлэгийг үзчих. Тэгээд дараа нь ингээ өргөжлүүлээд энийгээ үзчих юм бол илүү ойлгомжтой байх. Үзсэн гэж байгаа бол маш их баярлалаа. Өөрөө чи энд харж байгаад би маш их баяртай. Магадгүй биндигийн талын хүнж байх чинь билгүй те. Төрүүлж гуйх зүйл байна. Юу гэвэл яг одоо чи энэ бичлэгийг үзэж байгаа бол миний хаягийг, миний чаналыг яг одоо subscribe дараарай. Follow дараарай, like дараарай. Бас дээрээс нь сая би гуйсанчлаа. Доор сэтгэлдэлд харь гарыг итгэдэг, эсвэл итгэдэггүй гэж заавал хариу бичээрэй. Би комент унших маш их дуртай шүү заяа. За тэгээ subscribe дарсан гэж найдаа. Одоо тэгвэл юу хүлээсэн юм бэ? Миний 2 дахь өдрийн влогтой танилцсан уу? Өглөөний мэнд. Займарсан 8 цаг. Тэгээ энэ чинь нэг манай амьдардаг газраас 1 цаг төрүүлж авч байгаа гэхээр би яг за 7 цагт л ирсэн юм байна. Ер нь бол шүнжэнгөө нэг зүүзсэн. Нэг гадаад охинтой л best friend болсон. Тэрний араас санаа зовоол нэг гоё ч юм шиг хэцүү ч юм шиг нэг тийм зүүдлээ. Өчигдөр ямарсан 3-аас хойш хоол идээгүй. Өнөөдөр нэг сайхан өдрөө хоол идэнэ. Бранч идэнэ. За тэрнээс өмнө усандаа орчоод тэгээд ажиллаа жоо хийгээ тий. Тэгээл нэг хоолнд орчоод эсвэл эхлээ хоолоо идчихээ тэгээ дараа нь кофе шопт сууж ажиллая. Тэрний илүү зүгээр ах. Яа. За тэгээд усан доо. За 8:30 болж байна. Би ч ер нь бол өглөөс ирээл шууд ажилд ордог. Утас авлаа л бол тэгэл ажиллаа эхлүүлдэг. Одоо ингээл тий ялангуяа нэг Монголын цагийн зөрүүний юунаас болоод тий. Одоо ч Монголд яг шөнө 12 цаг болох гээд иж байна. Өглөөний энд 8:30 болж байхад тэнд 12 цаг болж идэг байхгүй. Тийм болохоор яг эд завгүй үе нь яг Монголын орой байдаг. Тэгэл өглөө шууд сэрээл ингээд шууд ингээд ажилд харагдаг гэж ойлгож байна.
Гэхдээ зүгээр би хийж байгаа юмдаа маш их дуртай. Би маш их азтай. Тэгээ тийм болохоор ямар ч сан саяны хэдийн минутаа амжилтсан. Одоо нүр амаа угаачаад тэгээд усандаа оръё. Усандаа орчоод тэгээ нэг сайхан сэргээд аваад. Өнөөдөр гайхалтай өдөр байх болно. За. Яг одоо өглөөний 10 цаг болж байна. Энтхээр бол одоо 10 цагт гэлээ. Калифорниагийн цагаар бол 9 цаг болох гэж байна. Тийм болохоор би нэг хүлээж тэсгүй зүгээр шууд ресторан руугаа тэгээ явъя. Нэг гоё газар цаг авчлаа. Тэгээд за тэгээ хамтаа явцгаая. Ресторан руу орж ийн. Хоолнд ажгаагаас гэж найд ямар ч сан үнэлгээ бол сайтай л газар байсан. I have at 10:30. I'm a little bit early. My name is Bindi Gang. За хоол нь бол дайггүй гэж шүү. Breakfast combo. Smoked salmon bagel. Энэ амар дайггүй гэж байна. Сайн уураг сайтай л хоол идэе да. За ямар ч гэсэн өнөөдрийг тэмдэглэх үүднээс сайхан мемосагаар эхэлж байна. Зарим хүмүүс намайг яг хаашаа юу хийж явах гэж байгааг нэг сайн ойлгохгүй байгаа болохоор энэ окей гэж магадгүй. Гэхдээ миний хувьд бол би энийг одоо бүхэн жилэн мөрөөдсөн байхгүй юу? Тэгээд зүр сэтгэлээ дагаад үнэхээр ингээд явхаар бүх юм учир нь олдсон юм байна. Бүх зүйл нэгдсэн юм байна. Ойлгомжтой болсон юм байна. Тэгээд би өнөөдрийнхээ баярынхаа төлөө энэ хундыг өргөмөр байна. Амьдрал үнэхээр баялаг юм аа нэрээ. 2 жилийн өмнө би чинь түрээсийнхаа мөнгөөж төлөх чадваргүй Amazon-д хүргэлт хийгээл тэ ямар ч орлогогүй нийл зээлийн картны өртөө маш харанхуй зэгтэйсэн. Гэсэн чи одоо ингээл би хүссэн цагтаа хүссэн юмаа хийж хүссэн газраараа аялж амьдралаа яг л нэг өөрийн дүр зургаар өөрийнхөө хувилбараар, өөрийнхөө мөрөөдлөөр зургийн гаргах тийм чадвартай болсон байна. Тэгээд амьдрал үнэхээр таамаглашгүй юм байна. Яг одоо би ингээд хоолоо идэнгээ онгоц монгоц хараад байж ингээд маш хүлсэж байна. Би чинь өчтөр яг 3 цаг одоо 9 цаг гэхэр чинь 6 18 цаг хийдэг юм шүү дээ нь бол гайгүй юм. Гэтэ нэг би өмнө нь бас 19 цагийн мэдээгүй гээд ер нь өдөрт нэг удаа л хоол идсэн болохоор жоохон өсөөлөх шиг байна л та. Тиймээс би ч угийн л 18 цагийн мацгаа байнга барьдаг байсан. Сүүлийн үед байхаа болсон болохоос мацаг бол миний хувьд easy. За хоол ирсэн байна. За сая хэлсэнчлэн би 18 цаг хоол идэг болохоор яг одоо 18 цаг дараа хоол идэх болохоор хангалттай уураг авъя гэж бодсон. За ямар ч хагад бол гоё харагдаж байна. Нухсан төмөс, авокадо, стейк, мундаг, талх. Тэгээд помидор энэ масал ах шиг байна. За тэгээд за амсацгай. Авокадогоор бүр бөмбөгцсөн байна уу? Энэ төмсөн нөгөө нэг будаатай холцсон юм шиг. Хүч
удаатай холцсон юм шиг байна. Чи ингэж нэг өндөгнийхөө шараа нэг шарахгүй ингэж урснаар идэх дуртай би амар дуртай шүү. Oh my god. Би яг одоо хаана байна гэж би сая Starbucks ингээ авч байгаа хгүй юу? Чи яг хажууд юм байна гэж. Нөгөө нэг башаар. Яг хажууд сууж. Oh my god. Би ажлаа хийгээд орж ирсэн шүү дээ. Би уулах гэдэг. Би очих уу яах вэ? Угийн очих штэ. Юу ярьж байгаа юм? Ийм гоё боломжийг юу гэж алдах юм бэ, те? За эндээс эхлээл ерөөсөө тайлбар тавьсан зүгээр. Тэгэхгүй бол ингээ зарим нэг хүмүүс маань ерөөсөө мэдгүй байгаа. За Башаар гэж юм бэ? Башаар гэдэг хүнийг яг сүнслэг одоо community-гийнхэн болвол бүгдээрээ мэднэ. Башаар болвол дэлхийд танигдсан дэлхийн хүн байгаа. Башаар гэдэг нэр бол маш юм онцгой. За Башаарыг мэддэг хүмүүс ахын бол яг одоо доор Башаар гэж хичээрээ. Би өөрийнхөө сүнслэг найзуудыгаас хармаар шүү. Харин Башаарыг танихгүй хүмүүстэй гэж хэлэхэд Башаар гэдэг нь ийм олон хэмжээс оршихуй байгаамаа. Одоохонд бол би яг тэгж оршихуй гэж орчуулахын зүйтэй. Англиар бол multi-dimensional being гэж байгаа. Одоо энэ хүн үнийг харж штэ тий. Daryl Anka гэдэг хүн байгаамаа. За энэ хүн Daryl Anka маань channel хийдэг хүн баггүй юу? За channel гэж юу гэж байгаа юм бэ? Channel гэдгийг одоо би монголоор орчуулах гээд байгаа нь юу гэвэл те сайн хэлсэнчлэн олон хэмжээст оршихуйтай ухамсараараа холбогдсон. Тэрхүү өөр одоо оршихуйн ухамсар тэгээд энэ Daryl Anka-гийн ухамсар хоёр холбогдоод хоорондоо мэдээлэл солилцохыг хэлж байгаа. За ялангуяа одоо энэ Daryl Anka өөрөө хэлбэлцлээ буюу vibration өсгөн өөр одоо олон хэмжээстийн оршихуйн vibration буулгаад энэ хоёр хоорондоо дундаа уулзаад тэгээд нэгсний тэр өөр оршихуйд Daryl Anka-гийн бит ороод бит гэдэг одоо энэ ухамсартай холбогдоод тэгээд тэрхүү ухамсараараа ингээд одоо бидний одоо тий 3D-д мэдээлэл хүргэхийг хэлж байгаа байхгүй тэрийг channel гэдэг байгаа. Нэг ясны channel-ыг онгод бууна гэж ойлгочих. Монголоор одоо зүүрлэх юм бол тийм нөө бөө удаад ингээд буудаг штэ дээд тэнгэрээс одоо нэг өвдөцөө буулгадаг штэ тэр үйл явдлыг хэлж байгаа. Монголоор бөөнөр яаж одоо онгодоо буулгадیں۔ Яг тэр шиг. Гэтэ энэ бол яг ингээд тий одоо Америк хөлбөр гэх юм уу да тий. Тэгээд Башаар нь бол бүр толомжгүй яг сүнслэг нийгэмлэгт яг ингээд сэргсэн хүмүүст хамгийн их алдартай хамгийн их танигдсан тийм хүн байгаамаа. Дэлхийд танигдсан одоо бараг сүнслэг номер 1 хүн гэж хэлж болно. Маш том хүн. За тэгэхээр Башаар нэг усны манай их дэлхийн оршихуй биш, арай өөр дээд хэмжээст орших байхгүй юу? Башаар гэдэг одоо тэр ухамсар нь биднэрт хүн төрөлхтний сүнслэг хөгжилд нэмэр болох үүднээс туслан бидрийг хэрхэн амьдралаа дээшлүүлэх вэ? Хэрхэн гэгэрэх вэ? Хэрхэн сүнслэг одоо тий сүнсний зорилго хэрхэн сэрэх вэ? Тэр талаар илүү биднэрт одоо мэдээлэл хүргэдэг тийм л гайхалтай оршихуй гэдээ ойлгочих. Би жишээлбэл сүнслэг аялаа эхлүүлээд одоо жил болсон байна. 2024 оны сүүлээр би яг ингээд сэргсэн гэж би урд нь хэлж байсан тий. Тэгэхээр тэр үеэс ихсүүлээд би Башаарыг өдөр болгон сонссон. Өдөр болгон би суралцдаг байхгүй юу? Бүтэн 1 жилийн турш өдөр болгон суралцдаг гэдээ ойлгочих тий. Би өөрөө суралцах маш их дуртай. Магадгүй хүмүүс намайг тий би энэ чи яаж одоо ингээл тий ингээд нэг л контентороо юм заасан хүн яаж чи мэдээд байгаа гэж байгаа бол би хараа хэлээд штэ. Би юу ярьж байгаа мэднэ үү? Учир нь надаа ямар ч тэр миний тарих унтарна гэж яддаггүй.
Зөвхөн би орлогоо орохдоо л нэг юм миний тарих унтардгүй гэхээс биш яг ингээд өдрийн цагт те өдөр бүр би бол яг ялангуяа башаараас их суралцдаг. За мэдээж миний өөрийн гайхалтай хүндэлдэг бас багш нар, коуч нар гэж байгаа тий. Гэхдээ илүү дээдлж хүндэлдэг, үлгэр жишээ авдаг хүн болвол тий башаар гэдэг хүн байгаамаа. Өглөөнийхөө цайгаа уучаад Starbucks орсон чинь өөрийнхөө шүтдэг хүнтэйгээ өдөр болгон би тэгээ башаарыг сонсдог гэж штэ. Тэгээ өдөр болгон хардаг, сонсдог хүнтэйгээ би ингээд таарлагдсан байхгүй юу? Тэгээ би ерөөсөө итгээгүй. Тэгээ хамгийн гол нь заяа. Энэхүү аялын гол зорилго нь би башаартай уулзах байсан байхгүй юу? Би башаартай уулзахын тулд хаваас Аризона мужруу те 7-8 цаг машина унаад ирсэн тэрхгүй. Тэгсэн чи яг энэ Starbucks санаандгүй байдлаар башаартай ингээд таарлцсан болохоор намайг ингэж амар те бүр ингээд гэгэлсэн ингээд баярлсан байгааг минь л одоо ингээд харж байгаа гэдээ ойлгоч. Тэгээ яг л одоо те чи яг ямар хүн шүтдэг вэ? Тэр шүтдэг хүнтэйгээ гинт ингээд нэг хоолны газар ч юм уу тэг гадуур ингээд таарлдвал чи яг яаж баярлах вэ? Хүүхчиг баярлна үстэй. Яг тэр мөчн одоо ингээд намайг харж байгаа гэж ойлгочихсон. Тэгэхээр намайг бити ингээд чи ямар амар драматик юм бэ гэж бити бодоорой. Энэ бол миний хувьд маш их мөрөөдөл мэн биелсэн тийм л мөч байгаа юм шүү. Зүрхмэн тогтлоод байна. Яжаад энэ хажууд ингээд суугаад байна. Би уулна бол кофе гэсэн хутсан чи цай өгч. Гэтэ сайн байна. Би одоо нэг кофенос гарах гээд байгаа. Би яаж ч юм. Энэ эхнэртэйгээ хамт байд юм шүү аа. Энэ эхнэр нь дандаа одоо ийм хөө уулзах цуглаан болгон дээр дандаа хамт байж байгаа байхгүй юу? Би жоохон ингээд ажиллаж байгаа дүр үзүүлэх үү? Яг ингээд болох гэдэг юм. За. Би ямар ч зочин. Гэхдээ би энэ хүний төлөө энд ирсэн штэ. Орчлын ертөнц бүр надад зориулж штэ ингэж тусна. Уулзуулж байна. A few moments later. Миний гар салгаж байна. Би дөнгө сая очиод мэдтэлсэн. Би бүр ингэ салганаад за хизээ очих гэж байгаад бүр ингэ салганаад тэгсэн чи яг ингэ явж идэв. Тэгээд яг явахс нөө бигээс очиод тэгээд би сая хитүү салцсан ёо ямар гоё дараа төлөв хүн бэ нэрээ. За энэ бичлэг хардаа. Say hi to Mongolia. Hi. За тэгээд ингээд башаартай ингээд таарлцсан чи амар хөөрхөн. Намайг ингээд гүүгээд очихоос өмнө заяа. Гүүгээд очихоос өмнө айл биш өөр бас нэг хүн очиод башаартай башаарч ийштэй одоо дээр линк штэ тий. Яг одоо бол channel хийгээгүй байгаа хүн чинь дээр линк байгаа штэ тий. Тэгэхээр дээр линкэд тэр айл биш өөр хүмүүс ирээд ингээд бас ингээд юм ярилцаад ингэж аахгүй. Тэнгүүт нь би oh my god. За башаар ингээд явахаас өмнө бигээс очиод уулзъя гэх. Тэгэл яг ингээд очиод уулзсан тэгэл тэгсэн чи мангар гой тайван даруухан одоо нэг англиар бол down to earth гэдэг штэ тий. Down to earth гэдэг чинь газарт хөрсөнд буусан тий. Ямар ч эгоогүй, хамраас хөөгүй маш юм үнийг мэдж байгаа штэ тий. Нэг юм хөрхөө нэг домбоос нэг хөрхөө өвөө гэж яддаг штэ тий. Яг тэр шиг амар тийм цаанаасаа хэлбэлзэл энерги нь гой өндөр. Зүгээр хажууд нь би зүгээр таймсан. Мэдээж ингээд нэг юм олон танигдсан хүн мэдээж тэгэл гадуур явхад ингээд хамаагүй газраас хүмүүс ирээл ингээд зураг авахлаа сайн уу би таныг шүтдэг шүү гэж хэлдэг хүмүүс хөвчлээ ингээд зарим одууд чи ингээд би яарч ингэж тэгж гэдэг шүү. Би тэгээд дээр л ингээд хэлсэн л дээ. Башаарыг би тэ ингээд сонсож эхэлснээс хойш миний амьдрал өөрчлөгдсөн. Амьдралыг харах өнцөг өөрчлөгдсөн. Миний энерги өөрчлөгдсөн. Тэгээд яг тэр нөө башаарын заадаг арга техникийг ашиглаад миний ингээд бизнесүүд маш амжилттай явж байгаа. Тэгээд башаартаа маш их баярлалаа гэдгсэн чинь бүр ингээд дээр ланк нь маш хөөрхөн бүр тийм үү би маш их баяртай ингээд бүр ингээд маш юм гоё хүлээцтэй тэ. Тэгээд яг үндэ одоо энэ Simply Manifest Academy дээр заагддаг ер нь арга техникүүд бас нэг юм башаарын маань заасан арга техникүүдийг би Simply Manifest Academy-ийн сурагчдаа зааж өгдөг байхгүй юу? Одоо тийм дээд хэмжээст олон хэмжээст оршихуйн заавраар би өөрийнхөө амьдралаа удирддаг. Тэгээд тэр арга техник нь үнэхээр ажилтдаг, тэ зөвлөмж нь ажилтдаг. Тэгээд түүнийгээ би Simply дээр ингээд зааж өгснөөр манай сурагчдын амьдрал бас тэгж амирх өөрчлөгдөд байгаа шүү. Тэгээд тийм болохоор энэ бүхний ач гавьяа нь бас нэг башаар байдаг байгаа юм шүү гэж бас тайлбарлахын зүйтэй хаа. Өчигдөр шөнө унтахаас өмнө би
Башаартай. За Башаар биш юм. Энэ Darelanka ахгүй. Саяны уулзсан чинь Darelanka channel хийгээд орж ирэх нь Башаар ахгүй. Гэтэ би Башаартай уулзсан зураг авахулж ингэж би бүр дүрсэлж харсан байхгүй гэсэн чи би дөнгөж сая. Миний manifest бэлдсэн годтой. Йоо би бүр ингэ би бүр итгэжчихгүй би энэний төлөө энд ирсэн годтой би тэр бүр сая бүр ингэ ганцаарчилж. Йоо ингээд би баг ингээд явхад бэлэн байна. За би болчлаа ажиллаа ичдэг гэдэг. Йоо өглөөнийхөө хоолоо идчихэд зүгээр л би за Starbucks л орж ажиллаа хий гэж ботсон бохгүй. Цаанаасаа ингээд намайг дотоод дуудлага Starbucks явчих. Энэ Starbucks-ыг сонгоё. Бүр яг энэ Starbucks-ыг сонгох гэдгсэн. Тэгэл би зүгээр л өөрийгөө сонсоод ирсэн чинь ингээд миний мөрөөдөл биелчлээ. Яа одоо юу ажиллаа хийх мантай юм ч та. Яа кофе аваагүй ч бас энэ бүр энэ ярда цаанаасаа би бол хар кофе гэсэн чинь надаа хар кофе биш ингээд энэ ярда бүр ингээд цай өгсөн байгаа байхгүй. Тэгээ би энэ цайг бүр албаар цаанаасаа намайг би чи одоо зүрхээ дэвсүүлж яах вэ? Тэ? Ингээд яах вэ? Мэ цай уу гэдэг надад цай өгсөн байгаа байхгүй. Би зөвхөн хар кофе захиалдаг штэ. Oh my god. Хэрэг би кофе уусан бол бүр өстө нэрээ сарлуу нэгч юм байна л да. Гоё. Өнөөдөр үнхээр гайхалтай эхэлж байна. Би маш их талархаж байна. Энэс ил юу гэсэн юм бэ? Миний өдий зэрэгтэй энд байгаа нууц. Гол нууц. Би Башаарын зааж өгсөн арга техникийг өдөр бүр ашигладаг байхгүй юу? Башаараас бол миний амьдрал өөрчлөгдсөн байхгүй юу? За яг хөө мэдээж орсон. Гэхдээ manifest орохоос өмнө manifest биелэхээс өмнө чи өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ Башаарын заадаг бүх зүйлийг би өдөр тутамд ашигладаг. Ялангуяа Башаарын заадаг 5 үе шаталтай формула. Тэр нь manifest формула биш. Зүгээр амьдрах урлаг. Яаж сайхан амьдрах вэ? Яаж хүсэл мөрөөдлийн биелүүлсэн те баян тансаг аз жаргалтай эрүүл их амьдрах вэ гэдэг тэр нууц арга барил бол зөвхөн 5 үе шаттай тийм арга барил байдаг. За тэгэхээр би тэрийг YouTube дээрээ би заана. YouTube дээр үгийн заана. Тэгэхээр санаа зовлтгүй хүн болгон зааг толно. За ямар ч ирчлээ. Хүмүүс очрлж ах шиг байна. Thank you so much. Thank you. Which way? Just. За ямар ч гэсэн ирчлээ. Нэвтэрсэн. Нэг хартаа. За намайг одоо ингээд хаана байгааг одоо харж байгаа хэ жинхнээсээ энэ юу вэ? Нисдэг тавг агаад. За зарим нэг хүмүүс угийн одоо надад санал нийлэхгүй бах. Гэхдээ санал нийлэхгүй хамаагүй. Учир нь энэ бол бодит оршдог зүйл. Юу вэ гэвэл хайр гэрийнхэн гэж байдаг. Тэгээ бүр солиотой гэх юм бол би өөрөө хүртэл нисдэг тавг 2 удаа харж ирсэн. Тийм болохоор хүмүүс надад итгэнэ. Тэ одоо зарим нэг бурхан байдаггүй гэдэг шиг те нисдэг одоо тавг эсвэл одоо харин яргийнхан байдаггүй гэл одоо хүмүүс зөндөө олон таалцсан тэр надад ерөөс хамаагүй. Би хамгийн гол нь яг одоо цагт яг юу оршиж гин юу үнэн зөв юу жинхэнэ гэдэг би сайн мэддэг байхгүй. Тэгээ тийм болохоор би зүр сэтгэлээ дагаад дуудлагаа дагаад энд ирсэн байна. Тэгээ хамгийн солиотой нь би дөнгөж сайхан цагийн өмнө Darelanka буюу тэ одоо энэ жинхэнэ хүний одоо тэ энэ хүнтэй нуулцсан тэ Башаар гэдэг нь бол яг энэ одоо Darelanka өөрөө энэ Башаарыг channel хийдэг байхгүй. Башаар гэдэг нь харь гаргийн одоо тэ дээд хэмжээст харь гаргийн одоо хүн гэдгүү штэ. Одоо би яг монголоор мэдгүй байна одоо тий ET байхгүй юу. Одоо би ороод Башаартай уулзах чинь сая бол би Darelankaтай уулзсан. Тэгээд амар догтлж.
Яг үндэ юу гэж хэлгээ мэдэхгүй байна. Би ингээд яг ингээд мөрөөдөл ингээд одоо биелүүлж байгаа болохоор ингээд нэг л тийм итгэж өгөхгүй салгалаад ямар азар сайн нэрээ толомжгүй кофе уучаагүй юм те. Өнөөдөр үнхээр гайхалтай эхэлж байна. Тэрийг бол би ямар зам барсан хэлж чадна. Нэрээ би яг юу өмссөн байгааг харах уу. Өнөөдөр одоо яахтай 1 цаг хүлээх юм байна. 12-оос эхлэн одоо 12:15 болж байна. Тэгэхээр юу өмснө харуулъя. За би ингэж ийм палаж өмсөн. Саянаас хойш хүмүүс өстөнөр ямар гоё палаж eel гэдэг нь ерөөсөө. Тэгээд энэ бол нэг сетер ахгүй юу? Ийм юпг тэгээд ийм цамцаараа. Тэгээ яг ийм хар халуунд дайггүй. Энд Аризонод яг одоо цаг агаар бүр 35 градус. Гэхдээ яг нэг Аризонагийн нэг гоё юм юу юм бэ? Мэдэгдэдгүй юм байна. За нэг 28 амтай л юм шиг санагдаж байна. Нэг тийм халуун биш үү? За би нэг юм амтлаа заяа. Хэрв чи намайг одоо хүртэл subscribe хийгээг бол миний channel болон миний пэйжийг ерөөсөө дагаагүй бол яг одоо даг гэж хэлмээр байна. Учир нь би өөрт чинь яг жинхэнэ юу үнэ юм бэ? Яг яаж амьдрах ёстой юм бэ? Ямар арга техник ашиглуул чи яг хүсэл мөрөөдлийнхаа амьдралыг бүтээж чадах юм те? Тэр бүрийг чинь би л хэлж чадна. Тийм болохоор яг одоо subscribe дараарай. I love it. What part of Germany? Yeah, so we're living in Hamburg. Okay. Yes. I'm sure we have a lot of new people here, your first time at a live event. So let's just talk about the format real quick. So we will start with an opening presentation with our wonderful. Hope you're able to find your seats and our team was able to assist you with whatever you needed today. 3. Decades now, I have been blessed to be offering and sharing the medicine of yoga and sound healing right here in and inhaling for За тэгээд одоо ерөнхийдөө гадарсан бах те Башар гэж яг хин бэ гэх юм бол тийм ээ. Харь гаргийн биет байгаамаа. Харь гаргийн оршихуу гэж хэлж болно. Монголоор бол ингээ харь гаргийн хүн гэхээр надад нэг жоохон хүн гэхээр чи хүн чинь нэг энэ дэлхийд амьдардаг хүнийг хүн гэдэг үстэй. Тэгэхээр харь гаргийн хүн гэхээр надад нэг л наалж өгөхгүй байгаа яг үндэ. Гэхдээ яг зүгээр ET гэж хэлчихье те. Alien ч гэдэг юм уу эсвэл одоо ET гэж явчих заяа үүнээс хойш окей. За тэгэхээр Башар бол үнэхээр харь гаргийн хүн. Бодтой зүгээр би чамаас өөрөөс чинь асууя. Зүгээр л логикоор өөрөөс чинь асууя. Хэрв бүхэл бүтэн энэ орчлон universe-тэй бүр хідэн тэрбум ингээд тоолж болшгүй их галакси сүүн зам тэ нарны аймагуд ингээд бэдэг тийм үү. Тэгэхэд яагаад зөвхөн дэлхий гэж ганцхан амьд биет оршдог тийм ганцхан ариг байна гэж байх боломжгүй шүү дээ. Тэгэхээр нэг юм хэлье.
бид нар ганцаархнаа биш ээ. Харь гаригийнхан үнэхээр байдаггүй гэж боддог болвол би зүгээр өөрөө чи яг одоо ингээд YouTube руу ороод тэ жоохон research хийгэж зөвлөе тэ. За жишээлбэл би нэг өөрт чинь нэг сонирхолтой бичлэг харуулчих л да тэ. Саяхан хэдхэн 7 оны өмнө яг Америкийн нэгдсэн улсын засгийн газар нэгэн бичлэгийг задлсан байгаа. За тэрэн дээр бүр яг ингээд харь гаригийн одоо нисдэг тавг буудулж байгаа тэр хэсгийг ингээд бүр харуулсан. I want to cue up a video that I've been given. And as before it starts, I'm going to describe. This was taken October 30th of 2024. This video is of an MQ-9 drone tracking an orb, or this object, off the coast of Yemen. You'll see that another MQ-9 launched a Hellfire missile. And I'm not going to explain it to you. You'll see exactly what it does. This is when it zoomed out. So you can still see it traveling. Америкт бол бүр хүлээн шүүрөөд тийм ээ ET байдаг гэд бүр ингээ хүлээн шүүрөөд зарлцсан мэдэгдэл хийсэн шүү манайха. Гэтэ ягаад чи энэ хүмүүс нэг соноо нэг амарлаг ингээ сүртэй шүүгихгүй байгаа. Би тэр бүр гайхаад байсан л та. Тэгээд би ч гэсэн өөрөө яг үндэ би хэлээдээ шүү. Жилийн өмнөх биендээ хэрүү ингээ те харь гаригийнхан байдаг гэж хэлгэн болоод би бити солиороод гэх байсан. Гэтэ би өөрөө үнэхээр те түрүү жил 2024 онд өөрөө би гигэн цагаан өдрөөр би харсан. За тэгээ дараа нь ингээд ер нь бол би харж исэн болохоор би одоо л итгэдүү гэж хэлэх надад бүр ямар ч хэрэг байхгүй юу. Тэгээд анх бол ингээд харь гаригийн хүн харчаад үгүй нисдэг тэрийг харчаад дараа нь би үнэхээр миний сүнсний сэргэлт хийгээл эсвэн чи сүнсний сэргэлтээ исэн чинь тэгээд дараа нь ингээд башаар танилцаал те башаар гэдэг хүнийг би мэдэж аваад тэгээл ингээд миний ингээд одоо те танин мэдэх хүн маань бүр ингэж хэлсэн баггүй юу. Одоо би бүр үнэхээр тоглоомч орчлын ертөнцийн талаар би ингэж суралцдаг хүн байна. Тэ? Тэгэхээр харь гаригийнхан гэж байдаг. Одоо үгийн өөрийн чинь хувьд бол итгэх цаг нь ирсэн. Учир нь ирээдүйд сонирхолтой юмнууд болно. Маш сонирхолтой юмнууд болно. Би одоохондоо өөр чинь бүр хитрхи юм мэдээлэл өгмөөргүй байна. Яг одоо өөрийн чинь тарих айл бишээ. Юу нэрээ мүү гэж байж магадгүй те. Гэхдээ тийм ээ энэ ивент бол үнэхээр башаарт итгэдэг, харь гаригийнханд итгэдэг тийм хүмүүс энд ингээд цугларсан байгаа. За тэгээд сайн ингээд эхэлж байхад харсан шүү дээ те. Ингээд нисдэг таваг уулын дээгүүр ингээд нисээд тэгээд яг тэр нисдэг тавгнаас ингээд башаар бууж байгаа хгүй башаар маань өөрөө яг ингэж харагддаг гэдэг ийм саарл өнгийн том нүдтэй ийм намхан жижигхэн ийм одоо харь гаригийн хүн өөр гаригаас өөр буюу эсэсаны гаригийн тийм одоо оршихуй байгаамаа ийм башаар гэдэг хүн гэж хэлмээргүй те башаар гэдэг тийм ээ. Одоо ер нь бол башаарыг таньж мэдгүй гэж байгаа хүмүүс маань одоо ингээд танилцж аваарэ гэж хүсээ тэгээд сонирхолтой байгаа биз те. Тэгээд одоо тэгээд энэ ивент маань ерөнхийдөө яг яаж явагддаггүй гэвэл те башаараас юм суралцъя гэсэн хүмүүс маань хуран цуглараад тэгээд дараа нь башаараас асуулт асуудаг байхгүй юу? Тэгээд би яг үндэ хоёр асуулт бэлдсэн байсан л да. Яг яаж би нөө урд нь башаарын ивентэд сууж байгаагүй болохоор яг яаж явагддгийг мэдгүй байсан гэсэн чинь урд нь бол ингээд би тэр одоо телевизээр, YouTube-ээр ч юм уу те ингээд харж байхад башаарын бичлгүүд ингээд харж байхад хүмүүс ингээд угийн дандаа өөрөөс нь ингээд юм асуудаг тэгээ башаар ингээд чанел хийж явахдаа ингээд хариулдаг байхгүй юу. За тэгж яхад бол хүмүүс ер нь бол би таамаглахдаа урд нь бол нөө суглаагаар хүмүүсийн суудлаас хамаарат суглаагаар сонгогдсон хүмүүс нь л гарч ирж башаараас хүссэн асуултуудаа тий одоо юунд ямар асуудлуудтай тулгарч чинь яаж амьдрах ёстой яаж энерги минерг тий орших зүр бүх зүйлийн талаар асуухад башаар маань дээд хэмжээстэй болохоор бүгдийг мэддэг бүгдийг уншдаг тий тийм хүн баггүй. Тэгээд тэгдэгсэн чинь энэ удаа би ингээд ивентэд ирсэн чинь ерөөсөө юм суглаа муглаа гэж байхгүй шууд хүмүүс нь
асуулт асуумаар байгаа хүмүүс нь гараа өргөж исэн. Гараа өргөөл тэгээд яг тэр башаарын туслахууд нь хүмүүс ингээд сонгоо явж байсан. За тэгээд би асуултуудаа бэлдсэн ч гэсэн нөгөө нэг аль биш өмнө тэг 2 цагийн өмнө Starbucks дээр линк боёо башаартай ингээд уулзаад ингээд зураг авахулсан ярилцсан болохоор ягаад ч нэг сэтгэл амар болцсон болохоор би гараа өргөж зүрхлээгөө тэглэж ингээд жоохон иччихсэн ч юм уу сандарчсэн байхгүй. Тэгээ би гараа өргөөгөө. Гэхдээ ингээд яг ингээд хүмүүсээ харсан чи баг бүгдээрээ гараа өргөсөн. За тухайн танхимд 700 хүмүүс байсан ингээ одоо дэлхийг тойроод тэгээ Европоос, Японоос Хятад, Матад гэж тэ Вьетнам, Филиппин, Өмнөд Америк гэж бүр дэлхийг тойроод тэ ингээд аль улсын хүмүүс ирсэн байсан, хуран цугларсан байсан гэ одоо бүр нисэж ирдэг гэ бодо башаарыг харах гэж. Тэгээд хүмүүс ингээ гараа өргөжсэн. Тэгээд би яа үндэ бүр хараад итгээгүй. Тэгээд жоохон ингээ сандраад тэгээд би гараа өргөөгөө тэлээш бараг санаа минь амарсан юм шиг аамаа. Аль биш уулзаад ингээ бүр тэврээд авсан шүү дээ. Би бүр тэврээд авсан гэ боддоо башаарыг хэр баргийн хүмүүс тэвэрч чадахгүй л гэж явдаж байна. Би бол тэгээд башаараа аль би тэврээд өгөх гэж байгаа. Тэгээд тэвэрсэн. Одоо ч ингээ батоных гоё нэг тоглоомч яг ингээ шүтэж биширдэг хүнтэйгээ уулзна гэдэг үнэхээр гайхамшигтай. Тэгээд би маш азтай хүн. Одоо тэгээд заяа яг башаар яг яаж чанел хийж одоо тэр дээр л анка маань яаж башаарыг буулгадаг хэсгийг би одоо ингээ харуулъя. Яг ингээд харах юм бол чанел хийдэг ийм онцгой бэлэгтэй хүмүүс маань ерөнхийдөө бол дандаа нүдэн аниастай чанел хийдэг байхгүй. Тэгэхээр одоо ингээд уг харна башаар ерөөсөө ингэж башаар буусан тохиолдолд башаар ерөөсөө ингэж нүдэн нээдэггүй. Учир нь дээр л анка башаарыг ингээд буулгахын тулд илүү анхаарлаа төвлөрүүлэхийн тулд нүдэн анчдаг юм бэлээ. Ер нь бол чанел хийдэг хүмүүс тэгж тайлбарладаг шүү. За тэгээд яг башаар одоо яаж буудаг талаар би тэгээд харуулъя. Seriously, thank you all so much for being here. We deeply appreciate your presence, joining us in this journey. So I hope you have a good time, and I'll see you all later. All right, I'll say good day to you this day of your time. How are you all? I'm sure. And to you, good day. Sorry, a little emotional. As a gift to humanity. But I guess my point is if I'm not charging someone for How's it going? Are you having a good time? Thank you all. Video is amazing. Би бүр башаартай 2 удаа уулзсан гээд тоо. Яа. Салат юм бэ? Одоо орой 7-оос юутай? Орой 7-оос бясалгалтай. За тэгэхээр тэр бясалгалд нь би орох гэж байгаа. Би заяа амар мангаран. Өнөөдөр зөвхөн ганцхан өдөр ийм уулзалттай юм байна гэж би бодсон чи бүгдээ 2 өдөр юм байна манайхаа. Наа чиг юм хүн байдаг болоо. Тэгээд ямар ч цаа одоо сайн ингээд зураг авахулсан. Маргааш өнөө орой 7-оос бясалгалтай юм байна. Тэгээд 7-оос бясалгалтай ирнэ. Яг энэ алаа. Тэр харагдаж байна уу? Хөл бөмбөгийн талбайгаас. За энэ хөл бөмбөгийн талбай дээр уулзах юм байна.
Энэ хөл бөмбөгийн талбай дээр юу н бэлтгэл нь болно гэж байна. Тэгэхээр юу юм байна? Одоо ерөөсө шопинг хий. Би амар балаа нэг өнөөдөр ганцхан юмтай гээд тэгэд хувц ерөөсө авчираагүй яг үндэ. Магаш уулзалтанд ирэх хувц байхгүй. Тэгээд орой бэлтгэл хийх тийм орой бэлтгэл хийн гэж би бодоагүй гэсэн чинь бэлтгэлтэй юм байна. Яг ингээд энэ уулзалтаар яг юу болсон, юу ярьсныг би мэдээж хэлэхгүй. Тэрийгээ би зөвхөн Simply Manifest Academy дотроо энэ бүгдийг хуваалцсан. Тийм болохоор хэрв чи Simply дороогүй болвол магадгүй ороод нөхөд үзэж болно шүү. Яг энэ дотор яг юу болсон бэ гэдэг заяа. За эхлээ ямар ч хоолой захиалгатай би бүр маш их хүсэж байна. Өглөө 9-өөс хоол идсэн үү? Одоо энд чинь хэдэн цаг болж байна? 3 цаг болж байна. Тэгэхээр яг 6 цагийн дараа. So this is my first time here. Okay. Do you have any recommendations? Like what's very popular here? I'm open to anything. Сая юу болоод өнгөрч үү манайхаа? Гарын үсгэн авчлаа штэ. Нөгөөд чи бүр намайг сайн харсан. Чи юу гэдэгсэн. Одоо бүр залхсан байд. Тэгээд энд юутай байна? Өнөөдөр бол ямар ч сан 3 гэж сая дууссан. Тэнгүүтээ дараа нь 7-оос meditation хаалган эхлэн. Тэнгүүтээ яг 8-аас бол meditation эхлэх юм байна. Башаар юу яах юм бэлээ? Гайд хийх юм бэлээ. За тэгээ маргааш буюу бүтэнсэ өдөр юутай вэ гэвэл 12-оос юутай байна? 12-оос эхлэх юм байна. Тэгээ 2-оос дуусах юм байна. Тэгээ дараа нь 8-аас нөө миний хүсүүлсэн. Тэр нэг арай нэг дараагийн левелийн юм баггүй. За тэрийг маргааш бол хэдүүлээ хамтдаа хийж яагаад яг юу болохыг харъя. Одоо нөө би яг урьдчилж одоо ийм байх ах гэж би бол хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч солиотой юм хийн маргааш орой. Яа нэрээ. Сая тэгээ би нэр ингээ хүлээжсэн чинь гайхалтай нэг зөндөө олон хүмүүстэй танилцсан нэрээ би. Миний хажууд сууж исэн эрэгтэй эмэгтэй хоёр гайхалтай хүмүүс байсан. За тэгээ дараа нь би сая Daryl Anka-тай уулзгаад зураг авах гэж байсан чинь нэг залуутай танилцсан. Тэр бас ингээл амьдралттай ингээл яг нэг юм гаццсан мэдтэй яг хаашаа явахаа хөдөлгөөн мэдгүй. Тэгээ уул ингээл хүсэл тэмүүлээ ингээд дагаад ингээд явсан ч мөнгө нь хангалтгүй байна гэж тэгж гин. Тэгээ би өөрийнхөө ашигладаг нууц арга техник. За тэгээ Simply заагддаг зүйлсээ би тэр хүнд заасан. Тэгээ магадгүй одоо нэг synchronicity яаж ажилладаг вэ гэвэл чи яг хэрэгтэй үедээ, хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газараа, хэрэгтэй хүнтэй уулзна. Тэгээ ямар нэг мэдээлэл өгнө эсвэл мэдээлэл авдаг хгүй. Тэгэхээр магадгүй тэр залуу надтай ингээд бид хоёр small talk гэдэг шүү дээ. Тэгээ жижиг сажиг юм ярьж байхаа тэгээ магадгүй тэр залуугийн амьдралд би гарч ирээд тэгээ ямар нэг юм чиглүүлэхтэй нэг юм тус хэрэгтэй байсан баг. Ямар ч юм би маш их олон зөвлөгөө өгсөн. Би өөрөө яг ямар ч ихт байж байгаад одоо ямар ч ихт ирсэн тэр мэрийгээ хуваалцсан гэсэн чи бүр чи яаж ингэж чадсан гэж юусэн. Бүр ингэ тэмдэг дээр ингэ гаргаж ирээл тэмдэглээдсэн. Тэгээд маш гайхалтай. Одоо би харин санаа зовж байгаа юм гэвэл би хангалттай хувцас авчираагүй байна. Би яг үндэ юу ч авчираагүй. Магаш яаж явах би за ингэж бодсон байхгүй юу? Энэ ивент нь ганцхан өдөр өнөөдөр л гэж би бодсон. Магаш юм байна гэж би бодоагүй байх. Тэгсэн чи энэ бүр ингээ айнаар да. Sunday гэсэн ингээд ийм юмтай байгаа байхгүй юу? Тэгээ тийм болохоор Sunday нь одоо тэгээ дахиад үргэлжлүүлээд ингээ гэхээр би одоо хувцас хэрэгтэй. Тэгээ бас дээрс нь орой жоохон хүүтэн байж магадгүй 8-аас бэлтгэл хийх гэхээр тэгээд бодвол цаг маг болох юм чинь тэгээд юу яхах жоохон даарах бах тийм болохоор нэг зузаан өмд цамц ч юм уу авъя гэж бодлоо. Тэгсэн чинь за энэ Седонод ямар нэгэн Target байдаг юм байна. Walmart энэ төр юу ч байдаг юм шүү дээ. Энэ хотод энэ жижигхэн хот юм байна. Тийм болохоор яг жижиг сажигны дэлгүүр ороод үзээ. Тэгээд юу байх нь харъя. Ер нь бол нэг цаг бүр тавьчээж нэг газар очиж нэг том дэлгүүр нь олдох юм шиг байна. Тэгээд юу нэг цаг тавьчээснээс одоо энэ ойрхон байгаа юу вэ те? Олоод тэгээд нэг гяс хоолоо идчихэд дэлгүүрээ эсчихэд тэгээд дараа нь гэртээ ирээд жоохон амрыг. Тийм байна. За тэгээд
хоол яг юу ирэх нь? Бисаа бүр их мах мөөгт соостой нэг тиймэрхүү загсан. Маш их үзэж байна. Би нэг солиотой юм ярих уу? Сүүлийн үед нэг л өөр юм надад анзаарэгдэж байна. Би өөрчлөгдсөн юм уу? Миний энерги илүү өссөн юм уу? Эсвэл би өөр реалити руу шилжсэн юм уу? Бүү мэд. Гэхдээ би бүр өдөр болгон ямар нэгэн байдлаар хүмүүсээс магтаал авч байна. Яаж хийж байгаа? Ямар нэгэн зүйл дээр. Тэ? Өө чи ямар хөөрхийн, чи ямар гоё хувц өмссөн, чи ямар сайн тасгалаа хийдин, чи ямар юу юм. Ерөөсөө л нэг яаж хийж байгаа нэг өдөр болгон хүмүүс надтай ингэ ярих гэдэг болсон. Би урдны яг нэг гэрээсэнийх гардаггүй. Гэхдээ ингэ гарах юм болвол яг ингэ гарах юм бол ямар нэгэн болдог. Тэгээ эн чинь нэг элбэг дэлбэг байдал гэдэг байгаа шүү дээ. Хангалуун хязгааргүй их байдал тийм үү? Abundance гэдэг байгаа англиар тий. Тэгэхээр хангалуун байдал гэдэг чинь зөвхөн мөнгө биш байдаг гэхгүй манайхаа. Бид нар бодохдоо хүн төрөлхтөн бодохдоо хангалуун байдал гэдэг нь зөвхөн тий мөнгө currency гэж боддог. Гэхдээ хангалуун байдал гэдэг чинь хайраар хангалуун уу тий эсвэл одоо юу азар хангалуун уу мөнгөөр хангалуун уу followers-оор хангалуун уу тий ямар нэгэн аз боломжоор хангалуун уу найз нөхдөөр хангалуун уу гэр бүлээр хангалуун уу тий юу ч байж болдог байхгүй эрдэм мэдлэгээр хангалуун уу бүх зүйлд чи нээлттэй байх хэрэгтэй байдаг. Бид нар нээлттэй байх хэрэгтэй. Бид нар чинь хүлээн авахч шүү дээ тий. Тэгэхээр тусламжаар чи эсвэл хангалуун байж болно тий хүмүүс дандаа чам тусалдаг. Эн чинь бас чи баян байхгүй баялаг. Би өрдөнө олвол ингээл хүн надаа ингээл гоё үг хэлчихээр би ингээл мэдхгүй тийм үү би өнөөдөр ингэсэн тэгдэг байсан. Одоо л би баярлаа. Эн чинь universe энэ эдгээр хүмүүсээр дамжуулаад надаа тэр гайхалтай зүйлийг өгч надаа нөө ирэх ёстой байсан. Тэгээ би магадгүй жоон стилэр унцсан байхад хүмүүс тэ таарлцсан хүмүүс нь надаа ингээд гоё үг хэлчихээр би магадгүй буцаад миний хэлбэлзэл буюу vibration өсөх ёстой ч байсан юм шиг тэ. Тэр ерөөсөө энийг би маш их анзаарч би бүр сүүлийн 2-7 хоног бол бүр үнэхээр ингээд өдөр болгон чи яг өөрийгөө би баян мөнгө баян биш шүү. Би өөрийгөө ч гэсэн би зөвхөн мөнгөөр би тодорхойлдоггүй. Тэ? Чи зүгээр л баян, залуу насаар баян уу? Энергиэр баян уу? Хоббигоор баян уу? Амьдралын туршлагаар чи баян уу? Юурч байсан чи яг тэ баян талдаа анхаарлаа хөнгөлтөө. Чи магадгүй одоо ядуу байж болно. Чи магадгүй боломжгүй байж болно. Гэхдээ чамд заавал ертөнд хизээж чамайг зөвхөн ганцхан тэ зөвхөн чамайг бүр юм доожоогүй азгүй юмт биш л хэвгүй. Чамд байгаа зүйл байгаа чи тэрийг олж гарахгүй байгаа. Би нөгөө байгаа зүйлд анхаарлаа хандуулдаг болохоор миний бусад зүйлсүүд ч гэсэн үржигдээд нэмэгдчихдэг. Тэгэхээр мэдгүй энэ мессежийг би заавал ингээл өгөх ёстой юм шиг байна. Тэгээд ямар ч хэрэгтэй хүнд нь энэ очиг хүмүүсийн нугш ловон ногоон green beans гэдэг одоо юу гэдэг ногоон шүршид үлээ. Тэг ингээд хүмүүсний нугштай тийм бөөнх юм ахгүй гоё харагдчихээн. Яа би соосон дуртай шүү. Ягаад ч бүр амар өсөөд байна. Би бол нь бол гайгүй эдийн гэхдээ ингээд нөө аялахаар яагаад байна мэдгүй байна. Юмцсан. Гадуур явж байхдаа шинэ ресторан орох болондоо би зүгээр зөөгчөөсөн танаа хамгийн санал болохоор хамгийн тий алдартай хоол нь юу вэ гэж би асуудیں۔ Ингээр амар байдаг байхгүй юу? Чи ингээд за юу захиалгуу гэж цаг үрхийн орно. Зүгээр тухайн рестораны хамгийн гоё хоолыг чи захиалчих байхгүй юу? Тэгэхээр яа. Вау. Стой. In green beans хүртэл ямар гоё амттай бэ?
За яг миний байгаа газрын хамгийн ойрны Goodwill юм байна. Яг Goodwill-ыг мэдгүй байгаа хүмүүс бол энд нэг одоо хүмүүс хуучин хугацаа donate хийдэг байхгүй юу? Танилцдаг. Тэгээд Goodwill нь гоё ариусгаад цэвэрлээд тэгээд нэргүүлээд маш хямдхан үнээр зардыг. Тэгээд сая ямарсны өмнөд авлаа. Энэ бол хуучин өмдч гэлээ яг миний size байна. Тэгэхээр орой нэг өмсөхөд арай тухтай, арай даарахгүй би даарахыг үзэн яддаг байхгүй манайхаа. Би бүр даарч чаддаг байхгүй, даарч тисэж чаддаг. Тийм болохоор би заавал зузаан авахгүй бол болохгүй байгаад байгаа. Сайн нөө дэлгүүрээс авсан юугаа өмсчлөө. Дэжгүй шүү. Нэг тийм нимгэн биш, бас зузаан биш. За тэгээд эвтэйг хувцас өмсчлөө. Оройн нэг амар сэрүүхэн байхгүй бах гэж найдаж байна. Тэгэд 8-аас эхэлнэ. Гэхдээ одоо ер нь 7 болох гэж байна. Ер нь эртгээ очиод байраа эзэлчихье гэж бодлоо. За ирчлээ. Одоо орж ах шиг байна хүмүүс. Энд Америк хөлбөмбөгийн талбай руу орох юм байна. За ер нь бол хүмүүс цугларсаар. Би ч тэгээд иймэрхүү газар ирчихэл хамгийн түрүүнд хамгийн гоё суудлыг авах дуртай шүү дээ. Зөндөө олон ганцаараа ирсэн хүмүүс бас байна. Харагдчих шүү дээ. Ямар азар нөгөө нэг йоганд явдаг болоод тий. Тэгээд нөгөө нэг ингээд юмтай йоганыхаа матраасаа ингээд дандаа авч явдаг байсан. Яг юм уу тэрэг болдог нас. Хэдий би хуцаараа бэлтгэлгүйсэн ч гэсэн гэтээ би яг үндэ бэлтгэлтэйсэн байлээ. Учир нь миний машин дотор машины ард би ингээд нэмэлт одоо нэг SOS хайрцаг гэдэг чинь тий emergency хайрцаг тий. Ингээд нэмэлт цүнх мөнх гутал тий цамц мамц оруулчтэй. Тэгсэн чинь тэрэн дотор хуцнууд байна л да өмд байгаагүй. Тэгтээ ер нь цамц тэгээд хүртэн мөртөг байлээ. Тэгэхээр би ер нь бол нэг бэлтгэл бол гайгүй сайн ирсэн юм байлээ. Санаандгүй байж байгаа л. За. Тэгээд би чи юу авчирлаа? Ер нь бол би юм авчираагүй юм байна дөө. Гэрэлтүүлэг авчирсан. Энд яг яаж юу яах юм бол бүүмэд. Яг яаж бясалгал хийх юм бүүмэд. Тэгтээ сэтгэл догдолж байна. За би бас гоё хүнжил авчирсан. Just in case. Nice. Perfect. Одоо ингэ сайхан хитэж штэ. Би уруул өнгөлөгчөө байн авч явдаг штэ. Хаашаач явсан. Уруул өнгөлөгч төрөвч утас төлхүүр байхад тэгэл би явчин дөө. Нэрэ манайхаа энэ бүр амар юутай. Шумуултай газар. Өчигдөр нөө бясалгал хийж ингээ гадаа суудсан чинь тэгснүү яасан бүр ингээ бүр энүүгээр дөрөв ингээ шумуул. Бүр ингээд нийлэгдсэн байгаа юм чи. Амар. Тэгээ давхараас ажиллаа хэмжүүлээд байна.
За эхлэх жах шиг байна да. Ер нь яг л 8-аас эхэлнэ гэж ирсэн. Тэгээд эхлэхгээл ах шиг байна. Энэ дээр тэнгэр аймаг гоё харагдаж байна. Нэл од. Одоо нэг сая гэрлэн ингээд тодорцсон болохоор юу н харагдахгүй. Гэтэ амар үзэсгэлэнтэй одод тэнгэртэй газар байсан. Яг л манай Монгол улс шиг. За ямар ч сан түрүүн энэ хүнжил авсан, тэгээд өмд авсан. Энэ хоёр маань яг гоё хэрэг болж байна. Нэх амар дарахгүй, халууцахгүй, хөрөхгүй, харанхуй биш те. Гоё байна. Нэг яг надтай ажиллахын энергитэй, надтай ажиллахын сонирхолтой, миний нөө vibe-ны хүмүүс байгаа болохоор би маш аазж байгаа болтой. Учир нь би ингээл гадуурын одоо ингээл явхаар өөрөө би ч өөрөө нөө өндөр хэл бэлтгэлтэй болохоор тий. Ингээ гадуур ингээд явхаар нэг л тийм би ингээд хүмүүс донд ингээд багтахгүй ч юм шиг тий. Байсгүй газар байгаа ч юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгээ одоо яг ингээд гоё ижил сонирхолтой, ижил сүнслэг, ижил хүсэл тэмүүлэлээ дагаад ингээд ирсэн байгаа юм хүмүүсийн дэргэд ингээд байхаар би ингээд нэл энерги авч байна. Гоё юм. Тэгээд дутхгүй бясалгал нь эхлэх бах пашарын юу барилга дотроо байх юм шиг байна. Тэгээд ингээд шууд дамжуулалтаар пашаар нөгөө бясалгалаа хийнгээ биднийг ингээд удирдах юм шиг байна. Тэгээд энд ингээд нэг диффузерээр нь биднэрт ингээд удирдлага ирнэ. Тэгээд бид нар тэгэл дагаал хийгээд ах юм бол ирээдүйд пашаар шиг мундаг болох юм билгүй дээ. Ямар азар энийг хүс. You can put on and then you put like a band-aid and it will help you so if you want to scratch on it you won't scratch on the it won't get worse, so the next day you can just take it off. I'm like from California, I forgot what it feels like. It's fucking pain in the ass. Yeah. Oh, it really helps to put a band-aid. Alright, we told out the second one to take it. And also, thank you. Thank you. Би McDonald's-ийн заримд мангар дуртай. McDonald's-аас ганцхан энийг л авч иддэг байхгүй юу? Ер нь бол зарим идмээрэл. Гэхдээ өнөөдөр яагаад ч юм уу юм өдөржингөө л нөгөө нэг тий уулзалтанд байсан маш их ядарсан болохоор өдөр 3 цагт би өдрийн хоолоо идсэн. Тэгээ одоо энд 8 өнгөрч байна. Одоо би орой л идэж байна. McDonald's-аас энэ л гоё. За тэгээ fries нь гоё. Тэгээ fries-ийг би ойрд идээгүй. Тийм болохоор одоо өөрийгөө шагнаад сая бясалгалаа амжилттай дуусгасан болохоор тэгээд өөрийгөө шагнаж байна. Эдний McDonald's нь бараг энэ дэлхий дээр ганцхан ийм ногоон логотой McDonald's байдаг баха энэ Аризонад. Ногоон логотой. Хав алуунаар байна. Вау. Бүр түлж аллаа. Nice. Yeah. Yeah, эдний French. Ow. Эдний French fries нь яг гоё. Өнөөдөр үнэхээр урт өдөр байлаа. Маш их олон хүмүүстэй танилцсан. Маш их зүйл боллоо. Тийм юм чи. Миний авдаг ганц өөрийгөө ганц удаа шагнах зүгээр байдаг шээ. Өөрийгөө нэг хаяа шагнах зүгээр гэж болж байна. Яг үндэ энэ өөрийгөө шагнах биш л дээ. Гэтэ байнга ирүүл хоолно, байнга мацгаа барин чиж юу ах уу?
За тэгээд би энэ chicken tenders авсан. Энэ McDonald's ойр дэглэг уудчээ. Оо энэ бас шив шинээрээ. Биш. Ийм гоё лөө. Love it. За тэгээд хүн ер нь тэгээд арилж байгаа тэмстэй. Сайхан тэгээл идэж ууж өөрийгөө баярлуулж бахан зүгээрээ. За тэгээд бичлэг нь сонирхолтой байсан гэж найдаа. Энэ бол дөнгөж day 2 шүү. За 2 дахь өдөр нагаа. Маргааш бас нэгэн сонирхолтой зүйл болно. За тэгээд тийм болохоор дараагийн бичлэгээ тэсэн ядан хүлээгээрээ маш сонирхолтой зүйл хуваалцах болно шүү. За тэгээд дахин сануулъя. Яг одоо миний бичлэгийг лайк дараарай. Доор тий харь гарийнхынд итгэдэг үү юу гэдгээ надтай хуваалцаарай. Би комментиг чинь тэсээ ядаа хүлээж авах болно. Тэгээд миний чаналыг subscribe дараарай. Миний пэйжийг мэн лайк дараад намайг дагаарай гэж хүсье. За тэгээд хамт байсан явдалд баярлалаа. Тэгээд би YouTube-аараа дандаа өөрийн чинь мэдгүй сонсож байгаагүй, итгэхийг хүсэж байгаагүй, эсвэл итгэхийг хүсэж ийсэн тий сурахыг хүсэж байгаа тиймэрхүү ертөнцийн талаар хуваалцах болно. Тэгээд энэхүү влогийг маань enjoyцсан гэж найдаа. За тэгээд дараагийн бичлэгээрээ дахин уулзъя. Bye.